нийгмийн хамгааллын асуудал, за хүний хөгжлийн асуудал хэрэгэлсэн байнгын учраас ирэх одоо төсвийн төсөөлөл дээр, төсвийн орлого дээр нийгмийн даатгалын орлогыг бас хэрхэн төсөөлж байгаа тухай наривчлж бас асууя. За нийгмийн даатгалын орлого нь бол бас одоо төсвийн орлогын одоо доктортой их усэр бас байгаа. Тэгэхээр одоо ирэх шилүүдэд ер нь ямар хүрээнд байна гэж одоо тооцоолж байна вэ? За үүнтэй холбогдлолтой бас тодорхой иргэдтэй боддоор бас хүрч чадахгүй байгаа олон асуудлууд бас байгаа. Маргаантай асуудлууд бас байгаа. Тэгэхээр энийг бас одоо бас цаашдаа зохицуулахтай холбогдлолтой, өсөлттэй холбогдлолтой наривчлсан мэдээлэл ихний удаад авъя. За. За энэ хоёр сайд хариулах уу? За ажлын хэсгээс Явнаас хэн хариулах юм? За 3 дугаар микрофон. Санжаа. Сангийн яамнаас төсвийн бодлого төлтөний Аранхай нарагийн нэрийг соруулаад шүүний асуултанд хариулъя. За одоо бол төсвийн хүрээний мэдээлэлтэр бол орлогын доод хэмжээг бол бид нар баталж байгаа. Гэхдээ тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ. Өөрөөр хэл ирээдүйн үсэн хуримтлалын сангийн бол орлого орохгүйгээр тэнцвэржүүлсэн орлого нь. За энэ дүн бол бөөн дүнгээр бол батлагдчихж байгаа. За энэ тоо бол бид нар бол яаж гаргаж ирж байгаа вэ гэхээр эдийн засгийн хөгжлийн хамтаа бол одоо бүх талаас нь тооцоод за нэгдүгээрт бол макро эдийн засгийн үзүүлэлтүүд, за хоёрдугаарт бол энэ жилийн хүлээгж байгааг үзэлттэй уялдуулж бол гаргаж ирж байгаа. За нийгмийн даатгалын сангийн бол орлого бол одоо бол 6.7 их найд төгрөг бол байгаа. За энэ орлогыг бол эх жил бол одоо зарлага маань бас хэрхэн батлагдахаас шалтгаалаад цалин нэмэгдэхүүгүй юу гэдгээс бас шалтгаалж иж нийгмийн даатгалын шимтгэлийн орлого бол тодорхойлно. За жил болгоны ерөн зүгээр улсын нийт цалингийн сан бол 30 их найд байгаа. 30 их найдаас бид нар нийгмийн даатгалын шимтгэлийн орлогод тооцож байгаа энэ жилийн үед. За эх жил дээр бол хэрвээ хувийн төрийн одоо төсвийн байгууллагуудын цалин хэрвээ нэмсэн тохиолдолд бол хувийн ишил бол дагаад бас тэн дээр бол нэмэгдэх зүйл бол орж ирнэ. Тэгсэн тохиолдолд дахиад орлого маань бол илүү наривчлаа гэж байна. Тэгэхээр намар 9 сарын 1-нд өргөн барихтаа яг орлогоо нэр төрлөөр нь бол гаргаж ирэх юм байгаамаа. Одоо бол багцаагаар бол бид нар 10% өсөлттэй байна гэдгээр бол тооцсон байгаа. Тэгээ нийгмийн даатгалын шимтгэлийн орлого.